Төрийн албаны зөвлөлөөс 318 сум 8 тосгонд ажиллан нийт 2300 гаруй төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийж, төрийн албан хаагчидтай уулзан санал хүсэлтийг нь сонссожээ. За мөн бүрчилсэн байдлаар төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг ийхүү эхлүүлээд байна. Тэгэхээр төрийн албан хаагчдаас гаргаж байгаа санал шийдлүүд энэ төрийн албаны хуулийн шинжилээд реформыг хийхэд бас их үр дүнгээ үзүүлнэ гэж бодож байгаа. Магадгүй манай хийж байгаа өнөөдрийн зөвлөгөөн дараа нь хийх төвийн бүсийн, дараа нь хийх оюун бүсийн зөвлөгөөнүүдэд энэ байгууллагуудын маань оролцоо бол бас хамт явах юм. За бид бүгд 2024-28 оны цэцэрлэгийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлуулаад за үүнд хүн амын өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг чадахжуулах, за бүх нийгмийн салбарыг хамруулах үүднээс хүн амын бүлэг нийгмийн салбарын төрийн албан хаагчийн хөтөлбөрийг боловсруулад явж байна. За энэ төрийн албан хаагчийн хөтөлбөрт маань нийт 4867 төрийн албан хаагч хамруулж үр дүнгийн тооцоогоор бид зорж байгаа. За төрийн албаны шинжилгээний хүрээнд засаглал эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим технологи нэвтрүүлэх, улс төрийн нөлөөллөөс ангид байж олон талд оролцоог хангах, гендрийн тэгш байдлыг хангах гэх мэт олон зорилтыг дэвшүүлсэн. Мөн чадахын зарчимд суурилсан мэрэгсэн чадварлаг ёс зүйтэй, тогтвор суурьшилтай цомхон төрийн албан хаагчдыг төлөвшүүлэх нь чухал гэж үзээд байгаа юм а. Сумдад төрийн албан хаагчдаар ажиллахад бас доктортой ажиллахад бас дутагдaltaй зүйл байна л да. За нэгдүгээрт цалин хөлсний асуудал, хоёрдугаарт нийгмийн баталгаа бөгөөд амьдрах орчин тийм ээ, орон байр, за бусад төрийн албан хаагчдын зөвшөөргөө тусч байгаа дутагдaltaй байгаа гэж бид бүхэн ойлгодог. Өчигдрийн 1-р өдрийн сургалтаар бол бид нэр төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ түүнд анхаарах асуудлын хүрээнд бид нар бол хилцүүлэг өрнүүлсэн байгаа. За үүн дээр бол байгууллагын ёс зүйн дэд хороо хэрхэн яаж ажиллах вэ? Бүр дадлага ажил дээр бид нар кейс дээр ажилласан юм үр дүнтэй сургалт олж өнгөрсөн. Хөдөө орон нутагт төрийн албан хаагчийг мэрэгшүүлэх иргэдэд ээлтэй байлгахад олон хүндрэл бэрхшээлүүд учирдаг. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой ажилуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадахжуулах зэрэг олон хэрэгцээ шаардлага бий гэдгийг чуулганд оролцогчдын зүгээс хэлж байлаа.